Манайх ээжтэй ирэх үү? Сайн уу монголчуудаа. Та нар намайг таньж байна уу? Би хэд хоногийн өмнө нэг нас хүрсэн гэж миний охин. Тийм барихгүй. Сайн байцгаана уу? За, би YouTube дээр иргэн ирлээ. Энэ удаа ямар бичлэг хийж авъя гэхээр маш бага орон зайд мөрөөдлийнхаа галтгоо хийсэн. Тэгээ тэрнийхээ detail юмнуудыг ингээд гоё хуваалцмаар санагдаад. Тэгээд миний хүсэжсэн галтгоо болохоор нэг юм яг юм айл болгонд байдаг галтгоо би ингээ хүсэхгүйсэн баггүй юу ерөөсөө. Ой миний охин зогсож байгаа. Сайх улаан амжуулангаа галтгоогоо сонирхолъё. Шин цайны зааста хідүүлээ хүүхдээ ажуугаар бүр балалж гин үү. Одоо тэгээ хүмүүс тийштэй хүүхдээ авахгүй алцгана. Бичлэг хийгээд мэгээд манай охиноо бичлэг хийсэн ч уйлна, бичлэг хийгээгүй ч уйлна. Тэгэхээр сөө бичлэг хийгээд бичлэгээ хоолундаа хийгээд цаймаага хийнгээ сайхан ярилцээ. Тэгээ нэгдүгээр хоёрдугаарт би амар гоё сүдэ цайны жор манай гэр бүл батлаад тэгээд тэр жороороо сүдэ цай чанах гэсэн боловч манай гэр сүү байхгүй байна. Гэтэ хэдүүлээ цайгаа тавьчих маа нөхөр сүү авчрах байхаа. Хөвсгөл цайнаас л ч дөө. Усаа хөвсгөл цай л байх. Манай галтгоо чинь ерөөсөө айгүй хөөрхөн жижигхэн галтгоо байхгүй юу? Би та нарт одоо шууд нүдэн дээр чинь метрлж үзүүлье. 160 дээр хөрөгч ороод за нөгөө тал руугаа урт нь болохоор 2 м 20 морь юм байна зөө. 220 240 харьцаатай ер нь ийм хэмжээнд дотор манай галтгоо ингээ явж байгаа гэсэн үг байхгүй юу? Хөргөгчөөр тэгээд гоё текер хийж гарлагдаа тэгээд баа. Тэгэл маань галтгоо хамгийн анх орж ирэхэд амар өргөн жижигхэн байсан. Гэтэл би бүр би манай нөхөр орж ирж байна. Сүүтэй болсон хар цайн дээрээ мэдээ сүгэ хийн шүү дээ. Маш тэнийг юм ярих. Тэгээ манай л миний л сүдэ зай чанах нууц гэж бод. Би өөрөө төсөөлж бодож байгаа л ч юу ах уу. Ингээд чандаг зөндөө аль байгаа хөө. Арай буцлаг байгаа нэр нь. Жохон борцгээд. Тэгээ би жохон 13 л хийж чаая. Ийм 13 л. Нөхрийнхөө утсыг одоо юу яачих вэ? Тогоотой цайнаа унгаа чанаад хаях үү? Би ч одоо магадгүй л шүү дээ. Тэгээд чүд ийм шар будаа хийвэл хийчихнэ. Маш л баг. Би шар будааны амд цайнд орохоор бас жоохон дуртай. За шар будаа хийлээ. Тэгээд сайхан шар тос хийн. Өрн сүдэ цайнд мастаха шар тос. За нэг жижиг амны албарын 80%-аар шар тос ижил. Сайхан давс хийгээд. Апертем уу? Ингээд сайхан сүдэ цай маань ерөнхийдөө нэг иймэрхүү хөвгтэй болж байна. Тэгээ сайхан самраад би жоохон oh my god гадуур сагуулаа ичлээ. Би ч юм айтсан шүү. Би жоохон цайныхаа давсыг жоохон чангатуулах гэдэг юм юу. Гэтэ сая гайгүй жоохон хэлээ. Өсөд байгаа нэг сайхан цай уучаад хоолоо ивэл үл дарагдаад гэж бодлоо. Йоо сайхан гоё өнөртж байна манай цай маань. Би бүр энэ жижиг шилэн савнуудыг мөрөөддөг гэлээ шүү дээ. Галтгоондоо тавина гэж. Мэдгүй энэ хэцүү зүйл биш л дээ. Гэтэл би мөрөөддөг. Тэгээд би нөгөө шилэн савтаа болохоос өмнө гурил будаагаа ингээд нэг юм хоол их болгондоо тийм юм байгаа байхгүй гэж анзаардгүй гэж л дээ. Савндаа юмнуудаа хийгээд гаргаад тавьсан чи манайх чи айгүй их гой мөн гурил будааны сонголттой айл байсан гэлээ. Имэх замраагүй бахаар тэгэл байгаа байхгүй юм аа ч анзаарч чадахгүй холилдоо л умбраал ийл жоохон зэгцэндээ орохоор ийм юм байгаа юм шүү дээ, ийм байх юм шүү дээ. Ой жоохон дэвт. За сайхан цайгаа ч хоолоо ингээ галтгооныхоо тухай ярилцгаая. Тийм. Бибиг тулчаад тухтай чалчгаар би ирсэн байна. Төрөөдөл хэмжиж үзэж та манай галтгаа болохоор 2:40 уртаашаа өргөө шүү.
220 хэмжээтэй маш их өөрхөн жижиг галтаа байгаа. Тэгээд би нэлийн Pinterest ухаж агаад нэг тийм байдаг л дээгүүр доогуура битүү тавилгатай Бээжингийн галтгоотой болморгүй байсан юм аа. Нэг хүнтэйч хий гэж бодог хүнтэйч байх шаардлагагүй байсан нь болохоор аль болох юм донэр тэгээ би ч нөгөө онлайн шопинг хийх донтой болохоор тавоос бүгдийг ер нь хийх юм аа баг 90% захиалж авсан. За хамгийн эхлээд тэр галтгооны доотлын хэсгийг тавилгыг бол бид нар говь хангаас авсан. Говь хангаас нэг сая 680-аар л авсан. Дээр нь ийм наадаг бэлтаа захиалж наасан байгаа. Тэрнийхээ өнгийг нэлээд сайн харахгүй бол бодит зурагнууд дээр хүмүүс ингээд авсан зураг тавьсан мэддэг штэ онлайн шопинг ер нь тавоос юм захиалгатай. Тиймэрхүү юмнууд дээр нэлээд анхаарал зүгээр. Тэгээд би нэлээд бодит зургуудын нэлээд нарийн шалгаж агаад яг энэ бэлтаагаа олоод наадаг бэлтаа гэсэн үг. Тэгэхээр зүгээр цаас гэсэн үг. Энийг олоод захиалсан байгаа. Тэрний тухайд гэх юм бол нэг юм нь шууд обон дээр наахаар наалтахгүй байсан. Цаасны хадаас гэдэг лүү. Шингэн хадаасаар маа нөхөр тэр бэлтаануудаа ер нь бол наасан. Тэр хүнд биш амар хөнгөн. Тэгээд эдлэгийн хувьд муухай олж гинөө гэвэл одоор нэг 2-3 сарын хугацаанд бол ерөөсөө муухай болоогүй байна. Огтонч муухайлахгүй байгаа. Яг хоол хийдэг хэсгийн артлан ч гэсэн муухайлахгүй цэвэрхнэрээ байгаа. Тэгээд угаалтурын артлын хэсэг ч гэсэн муухайлахгүй цэвэрхнэрээ байгаа. Нэг ийм чанаргүй бүр тийм улаан цайн тийм цаасан бол биш заяа хөөрхөн арчаа цэвэрлжээд боломжийн тийм байгаа. Техникийн хувьд гэх юм бол бас нэг юм таавсан 5-600 мянгаар л авсан сандалтай. Дээдлийн модон тавиуруудыг болохоор би яг ингээд хэмжээгээ барьж сууж. Би ер нь бүгдийн л Pinterest-ээс эхлээ санаагаа олцоод тэгээд дараа нь таваагаа сайсан баггүй юу. Тэгээд яг яаж тогтдгийг доошоогоо тогтдог юм уу, дээшээ тогтдог юм уу, хан руугаа нэвт цоолж тогтдог юм уу гэж хайж агаад тэгээд тэр тавиуруудыг авсан байгаа. Тэр гэрэл астик тавиурыг болохоор яг нэг хөрөгчдөгөө адилхан өндөртэй ингээд тавиур тавихгүй бол тэрсэн ингээ хоосоо харагдах гэдсэн байхгүй нэг юм дутуу юм шиг харагдах юм шиг санагдаад тэгээд тэр хөрөгчтэй талын ханаа бол нэлийн өндөр тавиур тавьж өгсөн. Тэгээд тэр тавиурыг би гэрэлхүү гэж утсан бодоод тусад нь гэрэл захиалсан байсан чи тэр тавиур нь өөрөөсөө гэрэлтэй гэж тараад тэгээд тэр гэрэлтэй тавиур ирсэн. Тэгээд дээр нь гурил будаа, кофе, цайгаа хийх хөрхөн шилэн савнууд аваад тэгээ кофений хэсэгтээ тэр постэр зураг бол би бас маст гэж утсан гоё vibe оруулах интерьерт маань нэлийн хэрэгтэй постэр зураг байсан гэж бодож байна. Тийм гэрлийг бас нэлийн хайж захиалсан. Энэ гацуурыг болохоор манай нэг найз надаа төрс өдрийн бэлгээр маань өгсөн амьд гацуур тэгээ ургаад явдаг. Инстаграм дээр тэр гацуураа шинжлэр чимгэлж байгаа бас нэг рeel оруулсан. Тэрийг сонирхвол яг гацуурыг хаанаас яаж олж авахыг бас ойлгомжтой юу яах вэ? Тэгээд энэ тавиур болохоор манай хөрөгч болохоор угаалтуртайгаа шууд юм залгаа тавиангууд манай нөхөр тэдсэн бохгүй нөгөө цахилгаан гүйж байгаа болохоор жоохон угаалтураас ус мус нотын юм гарангууд хөрөгч чинь өөрөө цахилгаантай болохоор жоохон аюултай байна гэ. Тэгээд би энэ голт нь ийм битүү ийм тавиурууд тавих гэхээр бас жоохон үзэмжгүй санагдаад байна. Тэгээд энэ тавиурыг хайж агаад энэ болохоор цэцгийн тавиур ахгүй юу. Тэгээд би цэцгийн тавиурыг бас жоохон интерьер тал руугаа угаалтур хөрөгч хоёроо заагласан мөртлөө голт нь бас нэг жоохон интерьерийн талын юмнууд тавьж үзсэн. Тэгээд аяг тавыг тавьж үзэхээр бас нэг муухай сонин бол харагдаад лээ. Тэгээд би за аяг тавгаа л тавиад юм байна гэд. Энэ голын хэсэг дээр болохоор ийм том хөзөр ингээл нөгөө хиттад явж явахтаа л авч ясны хөзөр. Энэ амар хөөрхөн шүү дээ. Ийм эргэлддэг. Их шиг тайрцаг. Энэ нөгөө охины маань шинжлэлийн бэлгийн маань зөвсөн байсан. Тэгээ энэ болохоор бас ийм ла Candle Art Mongolia-аас надад бас явуулсан пакэжийн дотор байсан ла ахгүй. Тэгээд энэ интерьерээс энэ болохоор манай охины снэкний хэсэг байгаа. Иддэг бичээ юмнууд нь байна. Доотлох дээр нь хоолны сав, усны аяг маяг гэх юм хүмүүстээ тавьсан байгаа. Бас л жоохон цэвэрхэн л байлгаа гэж үзсэн. Тэгээд энэ дээд хэсэг дээр яагаад класснуудаа тавьсан бэ гэхээр дээд хэсэг дээр тод өнгийн юм тавингууд нөгөө хөрөгчнийхөө өндрөөс өндөр
болчих гээд байсан байхгүй. Тэгээд хүн ерөөхдөө харахад бол энэ хэсэг бас нэг илүү гарах гэдсэн харах өнцгөөс. Тэгэл бас нэг жоохон үсэрчих гээд харна класснуудаа тавьчихаар класс ч бол бараг харагдахгүй. Тэгээд яг хөрөгчний маань өндөртөө тэнцээд амар гой цэвэр харагдаж байгаа. Тэгээд энэ хэсгээр битээр болохоор уусаал тэр энэ тавиурны зураг нэр нь алкогол тавьсан байсан. Тэгээд бас цаанасаа гэрэлтэй болохоор архийг чи ер нь бол нэг амар гоё эдэний дээж гэж бас ярьдаг штеп. Тэгээд ийм бэлгэнд авсан архинууд тэгээд битээр сая урагшаа явахтаа авсан ийм жижиг сүмнэрэн алкоголнуудаа ингээд тавьж өгсөн. Тэгээд энэ фигурууд амар хөөрхөн. Киллер бааны нь болохоор би явахгүй юу? Миний задлсан pop mart дотроос гарч ирсэн. Тэгээд энэ бой болохоор бас rocking гинүү. Энэ бой болохоор манай нөхрийн pop mart-ийн. Тэгээд pop mart-аас гарсан. Энэ болохоор манай охины pop mart-ийн дүр ахгүй юу? Тэгээд тиймгүүтээ энэ амар хөрхөн ингээд ийм амтантаа өрөөд ирсэн. Энэ манай Mickey Moore. Тэгээд бэлэгшээгээд хөрхөн энэ дээр ингээд сүвнэрийн нэг хэсэг болгоод тавьцаан. Тэгээд энэ бэлгийн дасан цэцэг мэцэг гээд. Тэгээд л ерөөхдөө Монголтойгоо юм руу байна да. Их хэрэгтэй юмнууд маань бүгд тий хөрөгчний хэсэг дээр заяа. Ингээд ажилдаа явахдаа манай охины нөө их чинь хардаг байхгүй юу. Тэгээд би ингээд өдөрт дүүдээ идүүлэх хоол гээд за нэгд өдөр одоо өнөөдөр чинь төсгийдэд талах ярамтай өглөө өгөөд өдөр бантаа өгөөд тэрний дараа үдийн жимс тэгээд гомтой шүл помидортой кагоми гэдэг ингээд бичсэн өдөрт идүүлэх юмнууд ингээд бичсэн байгаад энэ нэг цахилгаан байгаад энэ болохоор юм хөрөгчний наалт тэгтээ юм штомбор ахгүй юу ийм том энэ бас амар кул санагдаад ийм сакснууд бас захиалсан соронцтой энэ дээр болохоор би хамтлагчнуудаа хийцэн нөгөө талынхаа саксан дээр болохоор нөхөр охин бид гурван уудаг витаминууд байгаа нүдэн дээр ил байлах гад тийм амар хөөрхөн энэ нөгөө гараж марашнд байдаг ийм тойл эдэг штэ юм юу гэдэг ийм тойл тэгээд би нэг хөрснийхаа энэ тал яагаад тавьсан бэ гэхээр толинд нөгөө юм үрждэг гэдэг штэ тэгээд эсрэг талд нөгөө нэг үр тариа бодаануудаа шилэн саундыг тавьсан болохоор энэ толийг өдөөс нь жижигхэн тойл л доо гэхдээ сэтгэл дотроо ингээд идэ будааг нь үржүүлж өгч байгаа гэж боддог болохоор энэ толийг ингээд тавьсан баа. Тэгээ өөрч нэг нарийн ширээ юмуд байхгүй. Тэгэл ер нь Монголтойгоо айгүй хямд төсөөр мөртлөө маш хөөрхөн интерьерлэг болсон. Тэгээд эртээ бүх юмуд нь одоо тоос авна ингээл давраа ямайг нь ороод тэг ер нь бол маш гайхалтай байгаа. Өглөө шууд босоод өглөөнийхөө плейлистийг тавиал тэгэл жижиг гэрлүүдээ асаагаал кофега чанаал цайгаа бэлтэж угаал. Тэгэл орой нөхөр битэр вайн майн юм хумаа. Ийм гоё галтгоотой болсондоо so happy. Мөрөөдлийн галтгоонуудын нэг ихгүй юу? Би нэг тийм Америкийн юм тосгоны вайбтай галтгоонд ер нь л нэлээд дуртай нэг юм тоо шанаанууд ингээл тавг маагнууд нийлхийн модон тавиур дээр ингээ байж идэг. Тийм галтгоонд амар дуртай. Ер нь багасаа л дуртай байсан. Тэгээд тэр галтгоо жоохон орчин үежүүлээ, жоохон баар вайб оруулаад тэгээд гоё өнгө оруулаад тэгээд ийм хүүхэн жижигхэн галтгоотой болсон да маш их баяртай байгаа. Имэгтэй хүмүүс чинь иймэрхүү гоё юмд дуртай шүү дээ. Нэг юм хин галтгоо ямар торчулсан байна, хин гэрээ яасан байна, нийсэн байна. Би л тийм бичлэг үзэх бүр үнэхээр амар дуртай. За бүх ютубер тийм бичлэг хийдэг ч болоосаа. Тэгээд тийм бай. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол дараа нь үзгэж гисэн гоё яхаа ийм галтгоотойсэн ба штэ. Ийм юу байсан ба штэ. Ингэж хөрөнд өгчүүлж энтер гэл нилээд жилийн дараа амар том дараа нь тэгэл том байранд орол том галтгоотой болно штэ. Тэгэл энэ миний харал амар cute санагдах байх. Хүмүүс чинь ингээд амьдралаа төршнийг гэртээ байдгүй штэ. Тэгэл ингээд тэр болгоныгоо би гоё тогтоолохыг хүсэж байна амьдрах бүх гэрээ. Хитнэнч гэрт болохыг мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь л надад санаа бол зөндөө байгаа. Тэгэхээр энэ миний тэдгээр санаануудын нэг их хэсэг нь тэгээд
Гоё галтаатай болсон. Баяртай байна. Би нөхөртөө ер нь бол ингээд иймэрхүү галтаатай болмаараа гэдэг хэлсэн тийм аа нөхөр кул гэлтэгжсэн. Нэг амар оролцоогүй тэгэл би орой болгон галгаандаа суугаад метр барайл эндээс энэ хүртэл яг хэдэн метр байна. Энийг тавьчвал хэдэн метр нэмэгдээд тэгээд ингээд гэл нилээ хэдэн орой судалгаа шинжилгээ хайгуул хийсний үр дүнд захиалаад тэгээд ирээд нэг тогтоодог ах байдаг. Тэр ах нь нэг нүхэн нэг боолт нь 5,000 ч илүү тэгж тогтоож өгдөг байхгүй. Гэтэ манайхыг нилээдэн юм тогтоож өгсөн болохоор хямдралтай өнөр бас хөрхөн тогтоож өгөөд тэгээд ийм хөрхөн галт өгөөтэй болсон файнли эндээ ингэ сууж байна. Маш их аз жаргалтай байна. Тэг маа том өрөө бол машингийн уусаа бодон байна, зурагт байна. Тэгэл нөхрийн компьютер, тэгэл охины тоглоомнууд. Одоо охиндоо харин нэг гоё тоглоомны майхан авч өгье гэж бодож байгаа байхгүй юу. Гэхдээ тэрийг бас сонгож чадахгүй хайсаар л байна. Манай унтлагын өрөө бас машингийн унтлагын өрөөгөө харуулах яах. Бичлэг хийж амжуул харуулъя. Амжихгүй л харуулахгүй. That's нэг тийм life update нэг тиймэрхүү байна. Бүрж 50 дараагийн бичлэгийн санаа бол одоо санаа манаа гэд би өөрийгөө жоохон шахмаргүй байгаа мó зүгээр хиймээр байгаа бичлэгээ хийгээл тэгэл хитэн сар алга болмоор байлаа. 26-нд гоё камертай болохын төлөө тэгвэл тэгэл гоё бичлэгэндээ хийгээл завтай үед эдитлэл оруулаад байхгүй юу. YouTube блог шүү. Үзэн баярлаа. Сонирхолтой байгаагүй ч байж магадгүй. Тэгтээ hope you enjoy it. Comment үлдээгээрэй. Муухай comment үлдээхгүй шүү. Тэгвэл би restrictlээд блоклоод бла. Репортлоод арчиж хай шүү. За. Bye bye. Дараагийн бичлэгээр уулзлаа.